За өдрийн мэндэ. Ажилдаа явж байна да. Одоо агажин туулын хурдны замын тухай ярихгүй. Шитүүг. Мангуу улсад одоо юу ярих вэ? Замгуул болно үз. Одоо яа ихтэй замгуул болцоон үз. Энэ улсын улны хурд хожид хийж байгаагүй маш том бүтээн байгуулалт болох байж тээ. Асар том бүтээн байгуулалт. Яг гоо Монгол ардын нам баячуудаа өмөрдөг нам. Ер нь баячуудаа өмөрдөг нам шүү дээ. Ард түмнөө боддог, баячуудаа боддог. Тийм л нам. Тэгээд энэ цагаан бүтээн байгуулалт гацаалаа да. Харамсалтай юм да. Манай гурав өнөөдөр айл хийсэж байна. Айл хийсгээ гараа яваа. Манай гурван гар. Эгцэг Оросын ясандаа байгаа. Биер сүүлийн лайв устдахгүй гоо. Бачгоо. Одоо энэ 28 оны сонгуулиар энэ ардын намыг олон болохгүй байх хэрэгтэй. Ардын нам одоо болоо. Үнэндээ л одоо болсон. Хөгждгүү маа гэдгийг харлаа. Худлаа ярьдгиймаа гэдгийг үзлээ. Амьдралынхаа 16 жилийг ардын намд найдаж өнгөрөөлөө. 4 удаагийн сонгуул булаалаа. Одоо 5 дахь булаана гэвэл гонжирвоо гэж. Орнемо оноос өмнө өөр бусад намууд өөрсдийнхөө боловсон хүчнийг сайжруулж намынхаа игнэнд улс төрийн энэ өндөр албан тушаалд хүмүүсээ бэлдэж тэгээд туршлагатай мундаг лидерүүдийг цуглуулж ингэж явмаар байна. Тэгмээр л байна да. Яа маань чавтай. Ингийн ард түмэн бид нар яах вэ? Чавс тэгт. Зум болж ин доо. Зугаалх нэгэн зугаалж. Тэгээд Улаанбаатартаа үлдэх нэг нь үлдэж. Хүүхдийн хичээл сургууль хүүхний хувцс сунаар өдөргээл хорвогийн өдрөө оногийг өнгөрөөгөл амьдцаанда өөр яах вэ? Би энэ юун дээр Аз Холливуудын биш энэ юуны Universal Аз багц дээр 1988 он гэдэг энэ солонгосын нэг хөөрхөн кино үзэж байгаа.
Ер нь манайхан нэг юм сериал ихтүүлчтэй. Тэгээд оройд нэг гэр бүлээрээ нэг сериал үздэг. Тэгвэл чи монголчууд айгүй олон ингэ кино үздэг байсан. Одоо нэг ихнэрээ өрөх нэлээ модонд ороод ах шиг байна. Би бол одоо тийм хэрүүл уруул атаж үтээтэй тийм кинонд угаасаа дургу. Нэг ингэ нэг сонзонгоо авсан барьсан. Тийм юм угаасаа нийгэмчэнд тэр чигээрээ ус сонзонгийн иймэл Монгол улс болж таарлаа шүү дээ. Бүгдээрээ биенээс ус сонзон авах гэж байгаа юм шиг ийм авиралдаг. Хотын дараагаас хойш ус сонзонгоо авах гэдэг юм шиг Улаанбаатар хотыг чи яагаад засаа сайжруулад байна гэж уур нь хүрээд байгаа юм шиг маш олон усуд байж та огцор гэж орилсон. Өчтөр би нэг пост орууллаа. Ер нь Сумья озар шиг ч юм уу, амар сайхан шиг ч юм уу ийм дарга байвал энэ Улаанбаатар хотод таах гэдэг байхгүй юу? Усан тээвэр яриа л Одоо тэгээ Сумья озар бол одоо энэ туулын гол дээгүүр чи усан тээвэр тавина л гэдэг байгаа үст. Тэмхүү ингээ юу ч хийдэггүй ийм нэг галзуу мэдрэл өвчтэй хүний ийм үг яриатай ийм хотын дарга байвал ер нь болох гэдэг юм шиг байна. Нэг усан тээвэр мэвэр. Эсвэл нэг амар сайхан шиг тэгээд усын зөөж хийдэг усан оргилуур тэр Улаанбаатар хотын дарга хийж явах тэр бүрийн эрхийн хугацаанд тийм юм хийгээл тэгээ нөгөөх нь одоо хизээч нээлтийнхээ үеэр нэг 40 машин ус авчирч нэг усын цацаж өгвөл тэрнээс хойш дандаа хуурай. Тэгвэл хүмүүс юм ярьдаггүй юм шиг байна. Оо ингэ чимээгүй сайхаа. Хийсэн байхгүй хүн рүү чи хүн юм ярьдаггүй юм байна шүү дээ. Юу ч хийдэггүй хүн рүү чи хүн юу ч ярьдаггүй. Ярих юм олддоггүй хамгийн гол нь. Хийж байгаа юм чинь хүн шүүмжлэх юм гарч ирээд байгаа байхгүй юу? Юм хийгээд байгаа учраас шүүмжлэх хараах зүгх усуд гарч ирээд байгаа. Юу ч хийдэггүй усуд чинь хэлэхгүй голддоггүй тэгээ чимээгүй байгаад байт юм байна л да. Тэгээ Сумья озар шиг ингээл ярилцсанд ороод усан тээвэр мэвэр яриад ингээл балаараал. Тэгээд амтны инээдийг хүргээл тэгээд чимээгүй ингээл удаан дотор удаа төгжрөл ядуурл дунд нь хайчгаал. Тэгээд Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн судалгаа хийж ингээл татвар төлөвчтэй мөнгөөр эрт тийшгээ дэлхийн том хотууд руу нисээл тансаглал. Тэгээд нэг хэдэн замын ч юм уу барилгын газруудын зарж өгөөл хувьдаа шагаал ингээ байжсэн болоо. Нямбатар ямар ч асуудалд орохгүйсэн. Нямбатар маш их юм хийгээд байгаа учраас асар олон улсуудын нүд нь хорсоод байна шүү дээ. Чимүү новш яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг. Яагаад юм уу новш ажил хийгээд байна. Бид нар чи юу ч ажил хийдэггүйгээр ингээд бүр тасчаад байна шүү дээ. Юу ч хийдэггүй дээ тасчаад. Улс нь ч юм хийдэггүй, Улаанбаатар хот нь ч юм хийдэггүй. Тэгээд ингээд нэг хідэн дураараа баячууд нь барилга шахаж бариад бургасаа хитаал ингээд байж идэг. Бидний бургас мургасыг хятжих үед тэр оюун хорл байгаль орчны сайд байхад энэ богд уулын модыг энэ туудын бургасыг мөн ч их хятсан да. Тэгж жагаад бид нар бол чимээгүй байсан шүү дээ. Юу ч мэдэхгүй сайх. Мэддэгчгүй, ярьдагчгүй тийм л байсан. Нямбатар л гүүр тавина шон зон гингүүт бүгдээрээ эн чинь пичорт бид нар чинь туулгал гэж байдаг шүү дээ. Энэ туудын бургасыг чинь бүгдийг хятах гээд байна гэж орилол. Баашин барилга барих гал тэр их хайрга маш их хайргын карьерууд ажиллаад асар их бургас модуудыг бүгдийг хятаал одоо ингээд ярзаатал барьсан байж байгаа. Энэ том хороодлуудыг бол бид нар юу ч мэдэхгүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ Монгол орн монголчууд гэдэг, Монгол улс гэдэг ямар сонин сэтгэхүйтэй гажиг хулгайчуд байд юм бэ гэдэг би бас ойлгохгүй. Энэ ерөөсөө нүүдэлчин соёл иргэншлийн харгай энэ багхгүй юу. Энэ монголчуудаа ч биш, энэ ерөнхийдөө энэ соёлын ялгаа энэ дээр харагддаг багхгүй. Соёлын ялгаа. Бид нүүдлийн соёл иргэншилтэд дандаа хувиа хичээдэг. Дандаа л манай мал болж ивэл, манай өвлжээ сайхан бол,
манаа худаг гэл худгаа өмчлөөл уулаа өмчлөөл эн чинь манаа миний өвлжөө эн чинь манаа өвлжөө гэл бүглүтэн уулаа өмчлөөл ингээл хуваа хичээгээл хардлахуугаа бодоод явдаг. Манаа маданталт чон ороогүй бол бусд нь ямар хамаатай юм гэдэг ийм арчаагүй энэ үзэж одоо монголчуудын цуснд байгаа шүү дээ. Цуснд нь байна. Бид ерөөсөө бусад улсуудын ганц Нямбатарч биш. Ямар ч хүний амжилтыг, ухааныг, боловсролыг ойлгодгоо. Ойлгохыг хүсдэггүй. Өөрөөсөө илүү хүнийг ерөөсөө үзэн яддаг. Өөрөөс нь илүү байж байгаа, илүү ухаантай байгаа, илүү авьяастай байж байгаа, илүү боломжтой байгаа, илүү хөрөнгө мөнгөтэй байж байгаа тэр хүмүүсийг үзэн яддаг. Яг нүүдэлчин харамаа хичээсэн арчаагүй новчнуудын тархилгаа байхгүй юу? Энэ Азийн олон орнууд одоо энэ биднээсээс төмпөн шанаг зөөдөг байсан Вьетнам мэдрээ одоо хөгжлөөрөө бүр тасраа алга боллоо. Эднүсийн давуу тал юу? Эдгэр чинь суурин соёл иргэншил. Суурин соёл иргэншил бол бүгдээрээ хамтдаа гэдэг ийм ойлголт байдаг. Тосгоноороо, хотоороо, улсаараа бүх юмыг хамтдаа хийдэг. Манайхан шиг ингээд дов шарлуулад тэгээ хэдэн малаа туугаа явж идэг биш. Манайхан бол зүгээр дов шарлуулад хэдэн малаа туугаад манай мал өсчлөөл биел мянгат болж ивэл энэ байгаль орчин, энэ уул улс, энэ бэлчээр, энэ ган гарчиг, энэ цөлжилт ерс хамаахгүй. Миний малд 2000 чадвар 3000 бүр хар санаандаа бол нэг 10,000 малтай болчих гээд ингээл гоо тэр энэ эх орны байгаль энэ ургамал ногоо энэ юу ч хамаахгүй байхгүй. Өөрийнх нь мад нь өсөж өөрөө л хөлжиж байж живэл падли байхгүй. Бид ийм арт хүн байхгүй юу? Ийм л новчнууд. Тийм учраас ингэж эх орны хөгжлийн тухай ерөөсө бодохгүй байгаа байхгүй. Энэ улсыг яаж хөгжүүлэх вэ? Энэ улсыг хөгжлийн төлөө хэн хөдлөөд байна? Хин дөрвтэй юм хийгээд байна гэдэг тухай огт бодохгүй байгаа. Нямбатарыг огцруулна гэдээ орилж байгаа. Нямбатарыг огцруулж болно шүү дээ. Энд чинь болохгүй юм байхгүй. Энд чинь зүгээр нэг албан тушаа шүү дээ. Нямбатар огцруулаа араас нь тэр Улаанбаатар хотын тэр Нямбатартай хамтарч ажиллаж байгаа багийн бүрэлдэхүүнүүд бүгд огцорно. Тэр даваа далагаас ахгуулаад. Дараагийн хэн гарч ирэх үү? Хэн багаа бүрдүүлэх үү? Тэр баг нь юунж үйлчлэх үү? Ард түмэнд үйлчлэх үү? Баячуудад үйлчлэх үү? За чамаа хотын дарга болгоно. Чи энэ Улаанбаатар хотын дарга болно. А дараа нь чи ингэ шүү, тэгэн шүү гэдэг маш их захиалгатай хотын дарга нар гарч ирж исэн. Урд нь ч байсан, цаашдаач байна. Тэр захиалгын маш олон улсууд ч одоо Нямбатарыг маш олон тороолоор устгах гал чичирцгээж байна. Бүгд чичирч байна. Яагаад гэвэл одоо ингээл өөрсдийнх нь газрыг хураагаад Улаанбаатар дахиж газар олохгүйгээл тэгэл одоо энэ үер усны ам, энэ усны ай сав янз янзын газар олгогдсон байсан газруудыг улсын өмч болгоол тэгээд бүр дээр ардсан хувьсгал ялж байхад төрийн өмчийг булаагаад авцсан байсан маш олон улгаачуудын төрийн өмчийг тэр барилга байгууламжийг улсын өмчөд нийлүүлээд одоо тэр Хатанбаатарын эмнэлгээс авахгүйдаа тэр инх хоёрын тэр ямар соёлол үлээ тэр мэрийг чинь бүгдийг ингээд улсын өмч болгоод одоо тэр ТV9 гээд инх хоёрын телевизтэй намбарын инх хоёрын намбарын инх хоёрын тэр ТV9 телевизуудтай Нямбатарын тухайд зогсоо зайгүй PR цацж шít. Бүр зогсоо зайгүй. Хүмүүс телевизээр үнэн гэж бодоод ирэн. Үгүй шүү дээ цаана. Энэ арчсны загалмаас эцэг инх хоёр намбарын инх хоёр гэдэг нэг сайхан гарын телевиз шүү дээ. Тэрний захиал гарч явж байгаа шүү дээ. Тэгээ бид одоо хааш яваад байгаа. Бид одоо энэ хэдхэн улсуудын тоглоомын дүрмээр л амьдарч шүү дээ. Хэдхэн баян хүмүүсийн одоо Нямбатарыг усж байгаа дараа нь ахаад газар авах гал алдсан хөрөнгөө буцааж авах гал өөрийнхөө хүмүүсийг тавьж ахиж Нямбатар гэдэг энэ хүнийг ахаад хизээч улс төрлөө оруулж ирэхээргүй нуугчин дарах гал одоо бүр ерөнхий сайд учралны хүртэл нийлчихсэн явж шít. Учрал би уур анханасаа дургүй байсан. Би таамт урд нь ярьж л байсан. Учрал гэдэг бол ерөөсөө хүрс үхийн бууны нохоо гэж. Хүрс үг гэдэг хүний ерөөсөө бууны нохоо. Учрал бол ам дээрээ сүржи юм ярина.
Одоо яаж байгаа тэр нэг хамаг худалдаа үйлчилгээг зөвшөөрлөг болгодог нь яаж байгаа юм? Энэ уусад инх замраагүй байдлыг дэлгэрүүлж байгаа юм уу? Яаж байгаа юм? Чи буруу шүү дээ. Одоо тэгээд ерөнхий сайд Улаанбаатар хотын менежмент хоёр нь хоёулаа ингэж зөрчилдөд эхэлж байгаа байхгүй юу? Ерөнхий сайдын шийдвэр хоёр нь. Тэгээд ямар ч эрүүл ахгүй, ямар ч орчны бохирдол, ямар нэгэн нойл наацхийн хүмүүсийн үйлчлэгээний талбай юугаач бэлдээгүй, ямар ч ёс суртахуунгүй, төлөвшөөгүй ийм зэрлэг бүдүүлэг улсуудын дунд яасан ч яах үгүй хайна гэдэг бол аюултай зүйл байхгүй юу? Чи яасан ч яадгийг гэдэг бол энэ чинь өндөр хөгжилтэй Солонгос, Япон, Европын орнууд чиг ингээд бүр ингээд олон мянган жилээр ингээд амьдраа сурцсан, арилжаа наймагаа хийгээ сурчсан, ашиг орлогоо ягаад альва нэгэн зүйлийг эрхлээд дуусныхаа дараа талбайгаа цэвэрлээд бүх юмаа хумаад орчноо бохирдуулдгүү тэгэл яг стандартаа бариад ингээд ажиллаа сурчсан ийм нийгэмд л энэ чөлөөт худалдаа байна үхээс манайх шиг зүгээр ингээд түүцэн дотроо хувийн дотор бааж шээгээл харанхуй олонгууд нь түүснийхээ арлуу тэр бааж шээсээс ацаал ингээд хугацааны хитэрсэн бараа дэлгүүрийн хаягдлуудыг авч түүцээр авч зараал хамгийн хямдар худалдаж авч зараал хамгийн хулих хамгийн хямдхан заваа юмнуудыг хятадаас бөөндөж оруулж иж ширхэглэж зараад ингээ сууж идэг ийм бузар улгаачуудад ийм эрх мэдлийг ингэж дураараа авирлахыг зөвшөөрж болдгоо байхгүй. Энэ зүгээр энэ хэний учрлын энэ нэг шийдвэр идэр бол зүгээр баян айлын өсөж үзээгүй эрх хүүхдийн ард түмэнд таалагдчихж байгаа энэ масад хар масад таалагдчихж байгаа ийм шийдвэр шүү дээ. Ийм шийдвэр ерөөсөө амьдрал дотор орж үзээгүй аж ахуй нэгж ажиллаж үзээгүй яг энэ бор амьдрал дотор тэр булан тохоо шээс басыг очиж үнэрлэж үзээгүй зүгээр ингээд машинаас машины хооронд хаусаас ажлын хооронд дандаа өндөр албан тушаад эцэг эхийн нэр нүрээр хар багаас авахгүйлал дандаа эрхлээл цагаан гартаа хумсны хэрдэж үзээгүй ийм хүнийг ерөнхий сайдаар тавьчихтаар ийм амьдралгүй байгаа байхгүй. Ямар ч амьдрал байхгүй. Юу ч мэдэхгүй. Тэгээд овооны хитэн түүц мүүц хашаа машаа элдв толоо юмнуудыг цэгцлээд Нямбатар яста тэнгэлж муухарлж ийж нэг цэгцлээд Улаанбаатар жоохон зэгцэндээ орж ирсэн чи байхгүй. Буцаад дэлб шаалаа л да. Ийм л байна дөөс. Яг өндөө урам алга. Энд одоо ийм 90 сар ухаантай хүн байдаг юм уу? Би дөнгөж өчтөргөл айв дээр ярьж байсан. Шон зоохлоор туулын уус татран ширгэн хатан туулаа аврын маврын шаагаач дээ хол очиж хуцаачтай хар гөлгнүүдээ гэж би хэлмээр өгдөг. Бити шаагаа дээлдэ та нар гэж. Гэхдээ шон зоохлоор тэр ус нь хайчих юм. Гэхдээ тэрний тухай ярьж байгаа нэг ширхэгч хүн байхгүй. Гэхдээ тэр шонгийн зооч тэр ус нь хайчих юм. Ширхэх юм уу? Яасан гэж ширхэх юм? Шон ууцдаг юм уу? Дээшээ уурсчих юм уу? Гэхдээ тэр чинь тэр хэрвээ тэр ингээд нүглээс олоход тэр гүнийхээ усан дээр л очиж штэ. Гүний усанд арвж штэ. Тэр гадаргуу ус чинь борооноосоо 70% хуртай жидэн усны илбэг хур багтай гантай жидэн усанд татарж идэг ийм л зүйл штэ. Гадаргуу усаа бид нар хайрлж майрлан чих шиг туулгол хідэн ч удаа татарлаа. Хідэн ч удаа яалаа тасалдлаа. Тэр ус чинь тэгээ гүнийхээ нөөцөндөө очиод байж л байгаа шүү дээ. Амар тэнэг гарууд. Туулын ус ширгэн мэргэн шиг. Туулын ус ширгэхийг тэр хідэн шом мэддэг юм биш. Энэ байгалийн бороо. Байгалийн хурал мэддэг. Туулын ус ширхэхгүй гэдгийг. Бороотой жилөө сайхан устай байдаг. Хин ч мэдэн шүү дээ. Бороо орлоо усны төвшөнд хэдэн миллиметр нэмэгдлээ барилаа тэглээ инглээ гэж ярьдаг үсттэй. Бороогүй байна, бороосгүй байна, гантай байна, туулын урсгад татарлаа. Бид нар хүүхд тохоо үеэсээ сонсч л ирсэн юм зүйл шүү дээ. Үертэй жил байна,
ус үерлээд байна. Үер усны аюулаас сэргээл усанд орж болохгүй. Юунаас болдгийг? Бургастаас удаа тэгээд байгаа юм уу? Хоцсон үз. За бургасны хэдэн гот одоо ус мосын ширэгдэг мэрэгдэг гэдэг бит үлээгээд ял да. Бургас ч одоо усаа хамгаалаа байж идэг юм уу? Тэр чинь чигээ дагаад ургаж байгаа байгалийн зохицолгоо шүү дээ. Гэхдээ ямар ч бургас боддгоо одоо тэгээд мухартын гоо завханд одоо тэр мухартын гол гэж байж ин хэлсэн дээр урсч идэг. Одоо тэр юу байж л байна? Ховд гол байж л байна. Ховд гол чинь ихэнх нь ерөөсөө ингээд эзгүй тал дээгүүр урсч идэг. Завхан гол байж ин миний дандаа очиж үзсэн голууд. Завхан гол бол одоо төвийн чортны ганц бургасч байхгүй зүгээр тал дээр урсч идэг тийм л зүйл шүү дээ. Одоо тэгээ хэнийг маллаад байгаа юм? Тэгээ одоо энэ хитэн шон цоохын тулд одоо туулын голыг ташраар нь бүгдийг бургасан хятна гэж ер нь ямар амтын яриад байгаа юм? Тэр шон цоох хэсгийнхээ юуг яагаад буцаагаад нөхөн сэргээлтийг явуулчихнаад гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг ийм аимшигтай ийм тарих угаалт, энэ нэг усан тэнэг мал шиг энэ мянган улсуудын тархийг угаах хэдэр бол ийм л амархан байгаа байхгүй юу? Хатан туулаа аврий маврий ёо хуцаж шаагаач дээ өстэй нэрэ. Хатан туулаа аврий маврий хизээ аварж исэн Бааш ясан талаатай нэг хідэн 10 жилээр хайцсан байж одоо хатан туулгыг санаа юу? Социализмын үед бол одоо арь ширний нэхий эдлийн бүх хаягдлыг туулруу зутгадаг байсан. Бүх зарах жагас жарахаа бүгдээрээ хүү олноор сүрсэн, үгсэн, нүд өмхий болсон, ногоорсон аимшигтай юм байсан шүү дээ. Харин ч одоо энэ үйлдвэр комбинатын энэ юунуудын үйл ажиллагаан зогсож зармын нүүлгэж барьж иж туулгоолны жоохоо нэг цэвэрч одоо цэвэршээгөө доотлын туулгоодын доор асар их лаг шавар байгаа гэж аахгүй. Маш их лаг шавар. Одоо тэр лаг шаврыг чинь Нямбатар цэвэрлэнэ гэж байж шүү дээ. Туулгод яагаад өмхий байдгийг. Гэхдээ тийм их хатан туулдаа хайртай байсан юм бол туулын гол яагаад одоо хүртэл тэр өмхийг арилдаггүй муухай өмхий байгаад идэг. Амар зузаан лаг шавар байгаа хөө тэр олон 10 жилийн тэр үйлдвэр хог хаягдл байж байгаа байхгүй. Хичнээн жижиг тэр туулын цогны гүүрийн саадлыг тэр туулын хайрганаас хэдэн мянган тонны хайрга зөөс юм бүү мэд. Бүр дотор бүр хайрганы карьер ороод карьерын дотор бүр туулгалтгоо тулгаж байгаа хайрганы карьерээ барьсан байгаа байхгүй. Тэгж байгаад үдчихсэн шүү дээ. Бүр хайрган биш улаан цай мачижсэн шүү дээ. Таа тэгээ боддоо. Тэгээд ганц сайхан Улаанбаатарт нэг хүн шиг сайхан зам тавьчих ихлээр хүгийн овчнууд үлээсээр боллоо доо. Ганц нэг сайхан нэг стандартны нэг аятайхан зам ганцтай болъё доо гэж. Энэ ч ганц Улаанбаатарын зам биш энэ Монгол улсын бүх хүмүүстэд хүртээлтэй ийм зам шүү дээ. Комдаа тэггүй. Одоо энэ тойрог хурдны зам чинь ганц энэ туулгал дээр тавигдах гэдэг юм биш дээ. Энэ чинь хоошо баян шүү. Тэгээд ингээд бүр Улаанбаатарч бүр цаагуур нь тойроод бүр тэр шараадны тэргүүр ягаад ахаа тэр баян зүрхийн товчныхоо тэнцээ энэ Улаанбаатарч бүтэн тойрсон юм зам юм байлээ шүү дээ. Улсын хурлын гишүүн Бям сүрэнгийн өчтөр одоо би тэрнтэй бас постэр жоохон хэрэлдлээ. Нямбаатарын шалга, ясын цайтлын шалга малга эдэргээд нэг бас нэг хитэн хүн дагцсан нэг мө өөрийнхөө хаягн дээр пост оруулсан доор нь баахан амтын юм биччихсэн. Бүр шалдургуу ус гэж чинь улсын хурлын гишүүн ухаантай юм бол чи хүнийг шүүж наадтай чинь цагдаа аюултай тэмцэх газар прокурор одоо энэ өөр хүн чи улсын их хурлын гишүүн юм бол хүчин ард түмнийг яаж аятайхан амьдруулах вэ? Яаж нь улс орныг хөгжүүлэх вэ?
яаж энэ Улаанбаатарын асуудлыг яаж шийдэх вэ талаас нь боддог байхад чи хүнийг шүүх гээд хүнийг яллах гээд пэйж дээр постлоод ингэ сууж идэг ямар тэнэг хулгайч вэ чи? Чи юу хийсэн бэ? Бүхэл бүтэн 2 жил гарan болдлоо. Би бас анх удаа харж байгаа байхгүй тэр хүнийг. Чи улсын их хурлын гишүүн ухаантай юм бол чи 2 жил өнгөрч байхад чи хууль санаачдгүй маа гэж чи ядта тойрогтой юу хийсэн бэ? Чи цагдаагийн ажил хийж идэг улсын их хурлын гишүүн байдаг юм уу? Юугаач мэдэхгүй маа хар мал минь. Би бүр уур хүрээд. Чи юу бүтээв? Хүний бүтээстийг шүүх яах вэ? Хүний хийж байгаа ажлыг шүүмжлэх яах вэ? Чи өөрөө юу бүтээв? Чамааг ороод ингэж юу гэдгийг нэг бүс ухдаг. Эсвэл одоо юу гэдгийг нэг ял төлөвлөдөг нэг ийм хийгээрээ гэж ард түмэн чамаа сонгосон уу? Энэ улс орны хөгжид нэмэр болоороо гэж сонгосон уу гэхээс гай удааргүй сонгоогүй байх шүү. Миний юу хийх нь ямар хамаа байх вэ? Одоохондоо Нямбаатараа ярилцсан мэрэлцээгүй. Нэг ийм хулгайчууд улсын их хурлын гишүүн болсон байгаа. Миний юу хийгийг одоо ярилцаад хэрэггүй. Одоо чиний юу хийгийг чинь тухайд энэ 4 жил сонгосон шүү дээ. Ер нь одоо энэ улсын их хурлын гишүүд чинь чи юу хийх вэ гэдгийг чинь тухайд тэр мөрийн хөтөлбөр дээрээ бичээд тэрний чинь дагуул сонгосон байгаа шүү дээ. Тийм биз дээ манайхаа. Тэрнээс ч улсын хурлд ороод бие биенийхээ ажлыг үгүйсгээд ял зэмлэл янз янзын цагтаа шоромжийн аргалзах юм шиг нэг шантаа сэтгүүлч юм шиг сэтгүүлч ажлмаач тэгээд амуу хайшээ. Хууль тогтоох дээд байгууллага ажиллаж иж хууль санаачилдаг байгууллагад ажиллаж иж хуулийн хэрэгжил мэргэжилтийг шаардж маартцсан тий. Хуулийн хэрэгжилтийг шаарддаг өөр байгууллагууд байна шүү дээ энэ чинь. Маш олон байгууллагууд байна шүү дээ. Хөдөлмөрийн хуулийн ч бай, эрэгүү хуулийн ч бай. Энэ байгаль орчны янз янзын хуулиудын чинь тэр тус тусын яамын яам агентлуудын тэр мэргэжлэнгүүд нь тэр хуулийнхаа хэрэгжилтийг шаарддаг шүү дээ. Маш одоо энэ албаны даргнууд татварын албач юм уу? Тэгэж улсын их хурлын гишүүн гэдэг зүйл бол одоо юу гэдгийг хуулийн хэрэгжил шаардаад хэн нэгэн хүнийг яллаад хэн нэгэн хүнийг торгоод явж идэг ийм ажил юм уу? Пи чорт. Улгайчууд. Монголчуудын заяа ийм л байгаа. Ийм малнуудыг сонгодог. $34 их найдыг нүүрсэнд алдчихад нүүрсний хулгайч нараа барьж чадахгүй, ялж чадахгүй Монгол ардын нам одоо ингэж алцнаад нүүрсний сонсоход хайч юу? Хэнийг яллаад хэнийг шоронд хийчих вэ? Зүгээр одоо ингэж ерөнхийлөгч болох магадлалтай байсан нэг хэдэн нөхдүүдийг л шоронгийн алга татуулж гин. Одоо алтан үеийг мэрж гин. Тэр зандаа хөгийн голдыг тэр одоо ингэж энэ чинь дараагийн ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөх магадлалтай байсан энэ улсууд дээр ял өгч шин. Монгол ардын нам дотор байсан тэр асар олон нүүрсний хулгайч нар хайч юу? 34 их найдыг хэний шалахгүй гоос харж байгаа шүү. Учир юу хийж байгаа юм? Улсын бүтээн байгуулалтыг гацаагаад өөрийнхөө зураг хөрөгтэй постол сууж ахаар одоо залуу хүн байж иж ястана залуу хүний заяа өндөртэйгээд одоо энэ шийдвэртэй алхмаа хийхгүй юу гээгээд байгаа даа. Цааталт нь нөгөө хөрс сөхөн суучихсан. Наадуулаараа ордож болохгүй шүү хөөмн гээд ингээд зогсож байгаа шүү дээ. Наадууд ч манай намын санхүүжилтийг хийдэг, биднээсийн сонгуулийг хийдэг ийм улс шүү дээ. Наад хулгайч гэдэг байгаа улсууд ч биднээсийг тижээдий шүү дээ. Учирлаа хөөмн хиний буйнд хиний мороор газар дүгснээ бүү мартаарай гэж мэгэл. Ардталт нь хөрсөө зогсож байгаа шүү дээ. Яаж чадахгүй байхгүй. Иймэрхүү буурын нохоонуудыг гаргаж хогчин. Ёстой хогчин. Өчигдөр тэр саяны энэ хууль зүйн яамны сайдаас их баяр маяр бол бүгдөө бууна нохонод. Бүгдөө Монгол ардын намын бууна нохонод. Ястаа нэг оюун эрдэнэ шиг одоо энэ Нямбаатар эдэр шиг сайн зориг мориг шиг ийм зүстэй залуучууд бол энэ мөх хөгшин гулхаазуудтай жинхэнэ тооцоо одох байсан байхгүй. Жинхэнэ тооцоо одох байсан. Одоо тэр бям цогтмох дотор яаж байгаа юм? Одоо энэ амар сайхан бям цогт эдэр одоо дандаа энэ юуны Монгол ардын намын энэ хуучин хулгайчууд бүгдээр тэр бомтон төрөөс дурсан тэр бомтон бүр хагцсан цадцсан удгаачууд. Гэхдээ энэ намд ч одоо
60 хэдэн суудалтай энэ намд ч одоо боловсон хүчин байдаг юм уу? Одоо энэ хүмүүсийн энэ муухай балиар царайг одоо бид нар хэдэн жил харах юм? Бүх насаараа харах юм уу? Юу ч хийж чаддгүй маа гэдгийг салбарын яамдууд дээр сайдуулж очиж юу ч хийж чаддгүй маа гэдгийг бид нар бүр амь насаараа амьдралаараа үзчихэд ах чинь ахаад эднээс ингэж бүр дэвшүүлээ шадар сайд майд юу болгоод байгаа юм? Ёо одоо би энэ монголчуудын энэ сэтгэлгээг ерөөсөө ойлгохгүй туршлагатай улс төрчгээ шаагаад ах юм. Юу туршлагатай байгаад байгаа юм? Одоо энэ амар сайхан одоо хичнээн юмны сайд болдгийг шадар сайд хүртэл хийж явсан шүү дээ. Одоо тэр бэм цагт одоо зам тээврийн сайд, батлан хамгаалгын сайд одоо энэ юуны сайд болоод байдгийг. Одоо бүр дээр сүүл дээрээс бүр шадар сайд майд болчихсон. Юм дээр ингээд энэ уус чинь өөдлөхгүй байна, энэ хүн чинь болохгүй байна, сэтгэхгүй байна, ажиж чаддгүй байна гэдэг нь батлагчаад байхад одоо яах гэдэг юм? Ийм л дампуу болгож таахгүй. Ийм л дампуу навчнууд. Ингээд би энийг тойруулаад энэ татвар төлөгчтэй мөнгөөр тансаглаад улсын энэ том эрх мэдлүүдийг будааж аваад одоо их тэр загалмаас эцэг хөрс үхийгээ одоо энэ ерөнхийлөгчөөс буугаад ирэхлээр намынхаа дараагаар тавих гал ерөнхий сайд дээр тавих гал бэлтгэл ажиллаа хийгээл Монгол ардын намтраас одоо хэнийг ерөнхийлөгч дэвшүүлэх гээд байгаа юм. Ямар хүнээ бэлдээд байгаа юм. Удаач ямар эрх мэдлийн 8 хийгээд байгаа юм. Бүгдээр одоо яриа сууж байгаа шүү дээ. За манай хүүх хэрэнгүүд намын дарга болгоно. Цаа чи ерөнхий сайд хийн л гин. Тэгвэл ерөнхий сайдын өхөөсөр арга байхгүй. Хүүхийн буйнд л бид нар үдий зэрэгтэй явж байгаа. Тэгэл. Одоо энэ хуулийн гэс батлаад одоо тэр өрсөлдөж намд байж байгаа тэр нэр дэвшиж байгаа усууд ял өгөөд бушуун шиг ерөнхийчийн сонгуулиас өмнө замаа сайхан цэвэрлэж авъя. Тэр жимгээл. Суучих шүү дээ. Салруудыг бол бүгдийг мэдчихлээ. Сандаач тэр эргүүлэн татах хууль мөл батлаагүй. Тийм ундаг шудраг байсан бол тэр ерөнхий сайд хийж явахдаа тэр эргүүлэн татах хууль мөл элдв одоо юмудаа баталж яах нь яасан. Энэ ухаан мэдрэнд тийм орой ингэж орж идэг юм. Монголчууд эртнээсээ нэгчд байсан шүү дээ. Монголын ард юм уу? Бүгдээр л одоо энэ улсын их хурлын гишүүд нь хулгайч нар ч мөр хэрээс хитэрлээ. Эдвэсээ татан буулын огцруудыг гэж монголчууд эртнээсээ нэгсэн шүү дээ. Аль дээр үесэл яагаад яг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг ийм юм гинт санаачлаад гинт ухаан ордог юм хаашаа. Гинт ухаан мэдрэлд нь ордог юм шиг шүү дээ. Нөхдүүдийн сүржин нэрний сааталт бол одоо тэгээд өрсөлдөгч нараар намнах юм л явж шүү дээ. Одоо тэгээ ийм имийг монголчууд ойлгох юм уу ойлгохгүй юм. Дагаж намирал яадаг. Ял яривал одоо ингээд албан тушаалаа 2-3 удаа улсын их хурлын гишүүн багтааныг хайж яваад ерөнхий сайд байхдаа хүртэл хайж явжсэн хөрсөхөөс авахгүйл тэр банкны зээлээр казино тоглож улсад 10 жилүү тэрбум төгрөгийн хохирол учруулад бүр ял зэмдээ сонсоод ингээд гарч исэн ийм хүн идэр бол хизээч одоо энэ ёс зүйн хариуцлага хүлээж ийн гэж 2-3 удаа албан тушаалаа орхиж явж исэн ард түмнээ хайж явж исэн ард түмний итгэлийг алдж исэн хөрсөхөөс авахгүй л одоо хизээч буцаж улс төрлөө орж ирэхээргүй ийм л хууль байгаа шүү дээ. Энэ хууль нь өөрөө ийм байгаа шүү дээ. Ёс зүйн зөрчил гаргасан хүнийг улсын хурлын гишүүнээс татан буулгана. Одоо энэ хөрсөг өөрийнхөө баталж байгаа хууль дээр өөрөө хизээч улс төрлөө орж ирэхээргүй ийм л зүйл байгаа шүү дээ. Хизээч улс төрлөө орж ирэхээргүй. Өөрөө зөвхөн ёс зүйн хариуцлага өөртөө өгөөд гарч исэн тийм л хүн шүү дээ. Би бол ёс зүйн хүн. Би ерөнхий сайд хийж чадахгүй гэдэг халаатай өгнөс буугаа явж исэн тийм л хүн биз дээ. Өөрөө иччихгүй орж ирэн л дээ.
Баатрын дүрээр эргэж ирнэ биз. Тэгээд улсад хулгайч нартай эвсэж, үгсэж, бүх ард нийтийн хүнсний аюулгүй байдал бүх юм занал хийлж улсын нусыг задруулж исэн гэдэг одоо тэр зариг эмээний тэр үнэр цэцэг мэцэг яагаад одоо ингэж гот тэр хүмч хурааж мурааж болдгоо юм уу? Авилтаа тэмцэх газар мазар нь юугаа хийж идгийг. Ард түмнэрэл мэдэн штэ тэр 10 хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулгыг мэдүүлэхтэй хідэн ч машин, хідэн ч байртай, тансаг аавстай, ажлын байртай тэрбум 500 саяын Улаанбаатар хотын А бүсэд талбай ардталтай тэрбум 500 сая төгрөгийн ажлын байр маятай зүгээр нэг жирийн сайтын сэтгүүлч яагаад тэгж явж идгийг. Гэхдээ энэ усан нэг шудраг ёс гэж хаана байгаа юм. Хужаа нартай үгсэд бүр төв телевизээр гарч ирсэн Улаанбаатар руу нийлүүлж ирсэн тэр өмхий хүнсний махны өмхөрсөн байж байгаа махыг үртэл зүгээр өнгээд нийлүүлэхэ байж ирсэн. Өөрөө микрофон барьж өөрөө тэр газан зуух тоогоо шангаа бэлдэж очиж мах цах чанга идэж барьж ингэж ард түмний тархийг угааж исэн, ингэж ард түмний эсрэг ажиллаж исэн. Гэхдээ иймэрхүү энгийн юмнуудыг яагаад ингэж өршөөл үзүүлээ сулж исэн. Ард түмнийх нь эсрэг ажиллаж исэн сэтгүүлчийг яагаад өршөөл үзүүлээд байгаа юм? Энийг ойлгохгүй байна уу? Гэхдээ тэгээ юу шудраг ясаа яриад байгаа юм? Бүр ийм энгийн юм дээр хоёр эрдний хүүхдийн цүмхэн дээр бол яста алалцаар бөө юм болж ирсэн. Энэ улсын 34 их найдын хулгай ярьж хахад 10 сая төгрөгийн цүмхэн дээр яста алалцаар захын нэг 8 нэрийн дэлгүүрийн эзэнл хүүхдээ аваад өгчхөөр тийм л зүг шүү дээ. Нэг 10 сая төгрөг зүгээр нэг лангуутай 2-3 лангуутай зүгээр нэг 8 чинь аваад өгчхөр ийм л зүг шүү дээ. Тэгэхэд ийм юм дээр улс орноороо хөдлөж бүр засгийн газрын бүрэлдэхүүнээр нь бүгдийг огцруулж барьж сүржгэнчээд яагаад тэрбумын зүгээр нэг сайтын сэтгүүлчэнд бүр тэрбумын хулгайч нартай үгсэж шантаж хийж баяжшаад яж хаад өршөөл үзүүлнэ. Ерөнхийлөгчийн өршөөлөөр гарч ийн гэдэг. Тэгэхээр чи одоо энэ улс чи одоо цагаан солио өвчтэй юм уу хайшаа энэ ард түмэг гэдэг чи одоо ийм бүрстэй цусоортолт нь туулчихсан мэдэр сэтгцийн өвчтэй ийм усуд байдаг юм уу? Ийм юм яагаад олж хардггүй юм? Ийм энгийн юмд яагаад олж харахгүй байна гэдгийг би гайхаад идэх байхгүй. Яа, хятадын засгийн газар шиг байсан бол нэрээ. Бүгд цаас дутсан. Хөрс үхдэг хүн ч байхгүй цаас дутсан байгаа. Аль дэвгэр энэ казиногийн ирэг дээрээс цаас дутсан баг. Татвар төлөгчдийн мөнгөөр мөрөдөө тоглоом тоглоно гэдэг чинь одоо юу гэсэн үг юм? Өөрийнхөө хөрөнгөөр биш үү? Татвар төлөгчдийн мөнгөөр мөрөдөө тоглоом тоглож ирсэн. Тэр нь бүр шүүхээр орж ирсэн тийм үү шүү дээ. Цаасалсан байгаа шүү дээ энэ чинь. Ши Жинпин байсан бол аль дэвгэр цолгоог нь авцсан байгаа. Путин байсан бол эх орноосоо хөөцсөн байгаа. Явчих гээд. Одоо энэ баяр цогцмууд одоо юу яриа зогсоод байгаа юм? Баяр цогцчдын уусыг яаж хохироосон билээ дээ? Яаж бодлооны тарьсан билээ? Одоо өөрийгөө яаж магтаад одоо энэ нүглийг яаж цайруулах гээд байгаа юм? Одоо энэ Дубайн гэрээ, энэ оюутгын гэрээ, одоо энэ монголчууд ч одоо энэ оюутгоос хизээч ашиг үрдэхээргүй энэ 30-40 жилийн энэ алдагдaltaй монголчууд өөрсдөө өөр төлдөг ийм гэрээг байгуулчихсан, гардаж байгуулчихсан энэ баяр цогц гэдэг хүн одоо ингээд юу яриад яваад байгаа юм? Энд чи шоронд суугаад ирсэн хүн яагаад улс төр рүү орж ирж байгаа юм? Яагаад энэ улс төрөөс чи энэ чинь адаглаад бүх насаар нь улс төрөөс ангид байлгах, улс төрийн ямар нэгэн албан тушаал өгөхгүй байх ийм юмны тухай ярина үсттэй энэ чинь. Ямар ч оронд одоо ингэж улсаа ингээд бүр ингээд том орд дэлхийд байхгүй ихний 5-д ордог ийм том ордны ийм том асар том дөөрийг хийжсэн байж байгаа ийм хүнийг адаглаад улс төрөөс ангид улс төрийн ямар нэгэн албан тушаал ямар нэгэн төрийн албанаас бүх насаар нь хориглох ёстой үсттэй. Тэгж яагаад одоо яагаад одоо энэ хүн чинь гарч ичсэн ингээд сүржнэл янз янзын юм яриад одоо ингээд ерөнхийдөө сонгоод эргэжил өрсөлдөхөөл ингээд сууж байгаа юм.
Бүр улсын хулгайч нь ерөнхийлөгч болохгүй сууж ийн гэд бодлоо та нар. Гэхдээ энэ улс одоо юу вэ? Мөн Монгол улс гэж одоо юу юм бэ? Ямар аимшигтэй юм бэ? Тэгээд нэг бүтээн байгуулалт хийгээд өстой нэг энэ улсад нэг өстой хизээж өмнө хойно хизээж байгаагүй Оросуудаас хойш ирсэн хизээж хийж байгаагүй тэр том бүтээн байгуулалтуудыг хийгээ сууж байгаа ганц хотын дарга тал талаас нь наман жидэл, ард түмнэн жидэл, олигархууд нь жидэл одоо Нямбатар өстой яг оюун эрдэнэ шиг болж байгаа байхгүй яг оюун эрдэнэ шиг ганцаарч штэ. Би өстой оюун эрднийг яриастай юу гэж яриад би ганц хүн би яавал гэж би яаж чадах вэ? Байж исэн бол одоо тэр төрийн албаны тэр орлогоо нотолж чадахгүй төрийн албан хаагч хөрөнгийн хураах тэр одоо алтан гэрдийн тэр оруулж ирсэн тэр хууль хайч юу? Гэхдээ алтан гэрдийн оруулж ирсэн тэр орлогоо нотолж чадахгүй гэдэг чинь хамгийн зөв хувилбар байхгүй хамгийн зөв. Одоо энэ улсын их хурлын гишүүний тэр ёс зүйгээр улсын их хурлын гишүүн огцорлоо. Тэгээ яах хөрөнгө нь яах юм? Тэр улсаас тэр үе удмаараа хамаатан садангаар эдсэн байж байгаа баяжсан байж байгаа тэр хөрөнгийн хураах хөрөнгийн төрийн өмчөд авах. Тийм хуулийн заалт нь байгаа мó? Хүн тэгээд эдэж жаад огцорч штэ ял авахгүй ингээд огцорч нь огцор хамархан штэ. Огцорчуд баг бүгдээрээ баг алгаа ташны үс штэ азны юм гэл. Давилттай тэмцэх газар шүүгдэхгүй янз янзын хэрэг зориг хулгай зэлгээл өөр авилга нь илэрхгүй зүгээр огцроод гэртээ суучин хураас нь цусалсан мөнгөөрөө гадаад тансалгаад явчихна. Гэхдээ ганц огцруулах чинь ямар ч хангалтгүй зүйл шүү дээ. Гэхдээ тэр чинь өмчийн хураах, ял өгөх, одоо чаашлууд одоо юу гэдгийг ч одоо тэр заалтууд нь хайцсан. Тэгээд эргүүлэн татах матхуул амархан шүү дээ. Энд чинь дуртай нь гараа авчих шүү дээ. Тултал идэж яваад гараа авчих шүү дээ. Алтан гэрлийн тэр оюун эрдэнэ засгийн газар байж байгаа санаачсан тэр алтан гэрлийн хууль зүйн сайд байж байгаад энэ улсын их хурлаар өргөн барьсан тэр нийтийн албаны тэр хөрөнгөөр нотолж чадахгүй байгаа нийтийн албанд ажиллаж байгаа тэр хүний хөрөнгийн хураана гэдэг тэр хууль байхгүй болцсон. Одоо сураг байхгүй. Тэр улсын их хурлд өргөн барьсан байгаа шүү дээ. Тэрийг авч хилцэхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл бүгдээрээ хураалах байхгүй юу? Энэ улсын хурд байсан бүх хулгайчууд хөрөнгө хураалах байхгүй юу? Нотож чадахгүй. Өөрсдөө хөрөнгөийг нотолж чадахгүй. Бүр ерөнхийлөгчөөс авахгүй даа нотолж чадахгүй. Өөрийнхөө одоо энэ эзэмшиж байгаа хөрөнгө мөнгө тэр унж байгаа моцигл засиглал илүү долоо юм нотолж чадахгүй байхгүй юу? Гэхдээ яаж нотлох юм? Эхнэр нь боловсролын байгууллагад ажилладаг, өөрөө төлөө албанд ажилладаг, зүгээр цалингаар амьдардаг. Ийм хүн чи яаж тийм тансаг хэрэглээ байх юм? Яаж тэр хүүхдүүд нь тэр өндөр төлбөртэй сургууль сурж дадар төлөвчдийн мөнгөөр тансгаж идэг. Нотож чадахгүй. Тэг оюун эрдэнэст яаралтай цааш нь харуулахгүй бол энэ өстө биднээс толгоц цусдах юм байна гэж бүгдээрээ сандарсан байхгүй. Бүгд сандарсан. Монголчууд энийг олж хараагүй юм. Ястаа заяагүй бяздаанууд нэрээ. Монголчууд энэ оюун эрдэнэ гэдэг залуугийн зөвхөн тэр нэг хүүхдийн 10,000 долларын чөлөө 10 сая төлөө тэр цүнхний тухайд бодож исэн. Монголчууд тэрийг л бодож исэн. Даг шангаар нь дуудаж исэн. Маш их тороодууд ястаа нэг өлөнгийн 3 жилээ тавихгүй, ястаа нэг бэрхэд галч хийжсэн, дан хийжсэн тийм ийм эдэргээд оюун эрднийг бузарлах, оюун эрднийг гутах тэр юм дээр л монголчууд бүгд л орилдож исэн. Тэрнээс энэ залуугийн санаачлаад байгаа энэ олигархуудтай энэ Монголын төрийг бузарж байгаа бөөсөрцөн байгаа энэ олгаачуудыг бүгдийг намлах гэж байгаа юм байна. Бүгдийг устгах гэж байгаа юм байна. Монголын төрийг цэвэрлэх гэж байгаа юм гэдгийг тухай хинч бодоогүй. Хинч тэрийг бодуулаагүй. Бүх сайтууд нь, бүх улсууд нь оюун эрдний эсрэг, оюун эрдний намын эсрэг ажилласан. Тэг хитгэн ойлгож ирсэн улсууд нь яриад юу ч одоо мань митийн ингээд та нар нэрээ арайчтэй та нар. Одоо л нэг амьсгаа авах гэж байна. Одоо та нар хэрвээ энэ залуу би ярьж лээсэн. Хэрвээ энэ залуу ингээд улс төрөөс холдоод явчихвол монголчууд ахиад цаашаа 20 жил энэ авилгадаасаа
энэ азгуутал ядуурлаасаа хизээч гарахгүй ахаад 20 жил байгаа шүү. 20 жил бид ингээд ахаад хөгжлөөс ухарлаа. Одоо оюун эрдний багт байсан ганц хүн байгаа Нямбатар. Одоо Нямбатар аваач. Тэгээд одоо жинхэнэ бүлэг мафийн гарт буцаад орлоо монголчууд. Буцаад энэ бүлэг улс төрийн бүлэг мафийн дунд гарт нь буцаад орно. Урд нь бид нар мафийн гарт байсан шүү дээ. Тэр мафийн толгойлогч нар маш олон улсууд байсан. Инх баяр байсан, Намбарын инх баяр, Захиагийн элбэг дорж идэрч бүгдээрээ үгссэн хулгайч нар. Тэгэл одоо энэ алтан уйгч байна. Одоо энэ өөргөө өмрөд байгаа алтан уй гэдэг чинь ерөнхий сайд хийж л байсан шүү дээ. Дандаа хулгайч нартай цугад ажиллаж л байсан шүү дээ. Үе юм уу хулгайч нар байхгүй бид нар. Буцаад бид нар эднээсийн гарт эднээсийн үхлээр үр хөвгтүүд нь ахаад гараад байна. Одоо харж байгаа өстэй. Гончиг дөржгөд арчсан албанд байсан. Бас одоо ингээд өндөр албанд тушаал насаараа ашиж байгаа л гарсан. Гончиг дөржийн охин тэр цэнгүнгээд нэг хүүхэн ороод ирсэн. Одоо арчсан намд орсон. Элдв долоо юм донгосоо сууж л байна. Тэгээд эдгэр чи үр хөвгтүүдээ ингээд одоо бат шугар байж л байна. Намбарын инх хоёрын хүүхэд бат шугар. Одоо эднээсийн үе уламжилсан тэр одоо энэ чи хаан цасаг юм уу хайшин? Чи дарчсан нэг юм уу хаан цасаг юм уу? Одоо ингээл цаашаа явна. Одоо тэгэл хөрсөгийн хүргэн мөргөн яадаг ч гэдэг. Бид ерөөсөө энэ муухай тойр дотроос хизээж гарч чадахгүй. Тэгэл хөөрцөглөө тимч тэмээний баяр, иймч морины уралдаан, иймч адууны баяр, иймч юуг дандаа нэг баяр ёстой, дандаа нэг тэмдэг шагнал, алтан унаг, алтан төлийн юм үүдэргээл тэгээд ард түмний нэг тархийг зүгээр нэг зугаа цэнгэл аригталт шагнал урамшуул дээр тархийг нь угаасаар агаал тэгэл энэ ядуур дотор нь энэ ялзард өмгөр дотор нь хайж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хідэн хүүхнүүдээ нэг ямар ч хэрэггүй хөнгөн цагаан алдар тэхий одонгуудаар нэг сүртэй сүржигнэж телевизийн өмнө шагнаал баахан одон медальтай гуйлгчингууд одоо энэ тэтгэр өгчүүдэд хар энэ артик үүдэн дээр зогсож байгаа хөнгөлтэй юм хүлээгээ зогсож байгаа энэ хүмүүсээ хар л да. Ой чи хүн аллаа штэ хөөш. Харичээ давхиж ирээд бацаанууд нэрээ дугуйтай. Үнэндээ утга алгадаа. Бид юмыг ингэж нэг ингээд ухаарад нэг ултай сууртай бодоод чадахгүй юм дөө. Зүгээр нэг ингийн ганцхан юмд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ Монгол ардын нам гэдэг энэ зүйл. За энэ ардсан нам чи тэр Монгол ардын намч тэр яагаад 5 дугаар сахилгаас станц өдөө утал бариагүй вэ? Бүхэл бүтэн 35 жил болж байхад яагаад бариагүй вэ? Зүгээр энийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Энд жилд одоо хэдэн зуун байрлал байгууламж баригдаж байгаа. Хэдэн мянган Улаанбаатарт ирж байгаа. Хэдэн мянган хүүхдүүд төрж байгаа. Энэстэй жил байтугай бүр хоног сараар цагаар ингэж өсөн нэмэгдэж байгаа. Энэ хүмүүс энэ хэрэглэг яагаад идэт тоохгүй байна вэ? Гэхдээ яагаад ядтаа 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцтай яагаад реформ хийж энэ бас хөгжил энэ шин тоног төхөөрөмж яагаад энэ хувьслыг хийхгүй вэ? Яагаад юус огт хийхгүй вэ? Бүр шин юм барьдгүй мэхэд сэлбэггүй болтол нь ингэ туйлд нь хүртэл яагаад явуулсан? Монгол мөнгөгүй юу? Мөнгөгүй ингэ байгаа юм уу? Гэхдээ Нямбатрыг өмөрөх ерөөсө ганцхан шалтгаан л байна шүү дээ. Энэ улс нь хийж чаддгүй юмыг нийслэл аваад одоо ингэ шавын тавьчихсан. Одоо 5 дугаар цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн 28 онд ажилтанд орно гэж байж штт. Та нар тэгэл бодолтой.
Нямбатраас өөр хүн байсан бол энэ 5 дугаар цахилгаан станц ахаа баригдахгүй. Бид нар 4 дугаар цахилгаан станцынхаа турбан мурбаг л гагансаар ахаад 27, 28, 29, 30 гэж хаашаа хэдэн жил явах юм. Яагаад ингээд сүүлийн үед ингээд тог ойр ойрхон тасраад бүр сараар одоо сая өнгөрсөн намраар кичнээ олон өдрөө тасаллаа. Бүр хороол дүүргээр нь ямар амар байлаа. Гэхдээ яагаад монголчууд энэ дэр сэрж болдгүй юм? Яагаад энийг ойлгож болдгүй юм? Яагаад энэ мөн лалдрын намд өдөг ботлын юм хайртай байгаад идэгий. Монгол ардын нам гэж яагаад өгчих гээд идэгий. Энэ мөн улгаачууд ийм байдал хүргэлээ шүү дээ. Гэхдээ чи бүгд үтэн 16 жилийн Монголын төрийг ганцаараа эзэмсчихсэн, бүх хэрэг мэдлийг булаачсан, бүх одоо энэ Монголын орлого зарлага, бүх энэ татвар төлөлтийн мөнгийг захиран зарцуулж байгаа нам яагаад ганцхан станц барьж чадаагүй вэ? Гэхдээ энийг яагаад өөрсдөөсөө асуухгүй байгаа юм? Тэгээд бидэнд хайрлах шалтгаан юу байгаад байгаа юм? Эднүсийг хайрлах өмөрөх ямар шалтгаан байна уу? Яагаад энэ Улаанбаатарт юусэн нэг жодтой зам тавиагүй байгаа юм? Ганц жодтой зам тавиагүй. Нямбатар хотын дарга болсны дараа тэр Ярамгийн хөндлөн ганц замыг л тавилаа шүү дээ. Тэр хотын царгаанаас уршаах тэр Ярамгийн шинэ замыг бүгд үтэг 16 жил Тэг хайр шалтгаан чи юу юм? Цалингаас нэмэлдэггүй эмчтэр багш нар орилж ийж ёстой эдгээр огцорч магадгүй болж ийж л нэг цалин нэмсэн ч одоо урд хэрүүлдэ явж л байна. Эдгээр ягаад урд нь нэмээгүй? Урд нь ягаад энэ хүмүүсийг туйлдуулж гудамжинд гартал ингэ сүхэртэл нь явуулдаг? Эдгээр чи ийм муха хүүтэн сэтгэлтэй улсуудыг энэ муха худлаа яриад сурцсан хүүтэн сэтгэлтэй улсууд юунд нь хайртай байгаад байгаа юм? Энийг бүр гайхаад байгаа байхгүй. Бодорой. Бодох тарих байвал. Яагаад одоо энийг инх хамгаалан ч юм уу? Одоо энэ чин бүрэн ч юм уу? Одоо энэ учрал сайд болсон байгаа учрал ч одоо улс төр хар залуугаараа орж ирсэн шүү дээ. Гэхдээ яагаад хар түмнээ өрөвдөөгүй? Эдгээр яагаад одоо тэр инх хамгааламж боловсролд байсан энэ чин бүрэнч байсан эдгээр яагаад тэр заавал ажилчдаа заавал тэр төрийн албаагчдыг талбай дээр гаргаж ирж заавал энэ тухай бодсон юм. Яагаад энэ цалин мөнгөний хүрэлцээ ийм үү байж байгаа эдгээр яагаад ийм гүйцэгчийн нөхцөлд энэ олон цагаар хөдөлмөрийн мөржлөгт амьдарч байгаа гэдгийг яагаад эдгээр урд нь ухаараагүй яагаад ойлгодгүй юм? Яагаад хүмүүсийг заавал ингэ төлдүүлж ийж жоохон хөдөлдөг юм? Учирч гисэн одоо ингэ сүржгнээ сууж байгаа хооронд тэр гişүүн байж захта яагаад ингэж эрх мэдэл нь байж хууль санаачдаг эрх мэд бүх юмнууд нь байж байна. Өөр боловсролын байгууллагт өөрийнх нь аав ээж гэр бүлийнх нь боловсролын том бизнес байж байна. Нөхцөл байдлаас мэдхийн дэдэрд мэдж байгаа шүү дээ. Яагаад багш нарыг ингэж бүр алингийн алдуулж ийж саяхан одоо энэ зургатаар ярьж байлээ. Монголын багш нарын ажил хаягдаа дэлхийн хамгийн урт хугацаатай ажил хаягд боловсролын байгууллагын ажил хаягд болсон гэж хамгийн урт хугацаанд хизээш дэлхийн ямар ч орон багш нар нь ингэж бүх улс орондоо яриа ийм олон хоногоор боловсролын энэ сургалтыг тасалдуулж ингэж ажил хийж байгаагүй юм л дээ. Монгол бас хамгийн урт болсон гэж байгаа байхгүй. Яагаад ингэж идэх. Тэгэхээр та нар яагаад энэ Монгол ардын намд ийм хайртай байгаад байна? Өөрсдөөс асуулт. Гэхдээ та нар одоо тэр юу бууга харал та. Адаглаад одоо энэ авилгалаа харал та. Бид нар авилгалтай тэмцэх газар байгуулад иргэдийн оролцоо хэд үлээ 111 ч үлээ юу хэд үлээ авилгалтай тэмцэх газрыг утсаа байршуулад тэгээ маш олон сонсгол хийгээд маш их хулгайч нартай тэмцээд шудраг эсийг тогтоогоод ингээд байгаа мөртлөө ягаад авилгалаараа ахаад хоошоо ухарсан баг. Биднээсээ ардад ирсэн хэдхэн оронд байл шүү дээ. Дэлхийн 200-аад орн дотор. Тэдний дотор нэг Африкийн нэг хэдхэн орнууд л байл шүү дээ. Бүр одоо ингээд бүр цэргийн мэдээлэлд орчихсон.
Монгол улс яагаад ингэж их авилгатай тэмцэж байгаа мөртөө авилгын индекс нь ууршилахгүй ухраад байгаа юм. Тэгэхээр энэ нам ерөөсөө авилгатай тэмцдэггүй нам байгаа байхгүй юу? Авилгыг өөгшүүлдэг энэ бүр талт хэлбэр рүү орчихсон. Энэ ёстой бүр дансаар биш гараас гарт дамждаг болчихсон. Энэ нь одоо бүр өстө өөр хүний нэр дээр огт хамаагүй хүний нэр дээр ингээд объектуудаа шилжүүлдэг. Энэ газар энэ лицензүүдийн шал өөр улсууд өөрийнх нь хамаар бүхий биш бүр өстө өөрт нь огт хамаагүй улсуудтай ингэж ажилтг бүр авилгач бүр нарийн болцсон биш одоо бүр мэддэхгүй бүр энэ систем бүр аим нарийнсан биш. Монгол яагаад авилгалаараа ухраад байгаа юм? Нарам Нямбатар Монгол ардын нам шүү дээ. Харин тий Монгол ардын нам дотор нэг жоохон гайгүй тийм усудаа нам нь өөрөө дотроос нь ядалж байгаа шүү дээ. Нам нь гişүүдээ хайрладаг гэж бодож байна. Тэгвэл одоо яагаад Монгол ардын нам оюун эрднийхээ засгийн газрыг хайрлж үлдээгүй? Яагаад тэр олон төсөл хөтөлбөрүүд оюун эрдэнэ байж л одоо энэ Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц, энэ бөөрөлжүүдийн цахилгаан станц чинь баригдсан шүү дээ. Оюун эрдэнэ байж хаад. Мэддгүй юм уу? Оюун эрдэнэ засгийн газарт одоо энэ бөөрөлжүүдийн цахилгаан станц тэр чинь барьсан шүү дээ. Одоо энэ хөшгтэй хөндий. Одоо энэ шинэ онгоцны буудал. Оюун эрдэнэ л гавьяа шүү дээ. Өөр хэний гавьяа юм? Одоо энэ хүннүү хот, хар хорин хот энэ төслүүд Монгол ардын намын тэр хуучин улгаачууд энэ залуучууд гарч ирэхийг хизээч зөвшөөрдөггүй байхгүй юу? Энэ зоригтой залуучууд гарч ирвэл биднээс нь толгой зуустна гэдээ эдгээр чинь дотроосоо намж шít, дотроосоо алж шít. Одоо Нямбатар алах гас сууж шít. Эдгээр чинь бүр ардсан намтайгаа үгссэн байгаа юм биш үү? Би сүүлийн үед тэгж ойлгож байна. Одоо ардсан намын тэр зогтгорл лидер бол Монгол ардын намтай уулзтай бүр нарийн ажиллаж байгаа. Бүр нарийн тохироотой ажиллаж байгаа. Би бол ингэж хардж байна. Эдгээр сөрөг хүчин нэрийдээ Монгол ардын намынх нь өөртөө захиалгаар ажиллаад байгаа. Одоо бид нар нам дотроосоо дуурж болохгүй байна. Тийм учраас одоо танах сөрөг хүчин юм чи одоо энэ туулын урдны зам амыг гацаа. Одоо энэ хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд өгчлөө. Одоо энэ зандан шатрыг та нар сөрөг хүчин юм чи уралдаа суухгүй сайхан ингэ байж. Тэгж энэ зандан шатрын засгийн газрыг унгаж ардаас нь учрлыг гаргаж ирэхгүй бол болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өгчлөө. Учрал гарч ирж ийж дараагийнхаа үйл ажиллагааг бид нар явуулна. Эдгээр чи бүгд ардсан намдаа захиадаг үг гэж одоо энэ улсын хурал улсын ажлыг хацаагаад идэв юм шүү. Би бол тэгж бодож байна. Энд чи ардсан намыг дангаараа ингэж толгоогоо ажлуудад байгаа ч юм биш. Энд ардталтаа бүгдээр ширээний ард вискиний ард бүгдээр эдгээр чи хоорондоо ярилцж байгаа. За одоо тэгээд энэ хиний зандан шатрын засгийн газрыг гусангууд би танаа ардсан намаас бас нэг хэдэн хүмүүсийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг оруулнаа. Тэр чинь оруулнаа. Бүгд хаалталтаа тохироотой. Засгаа унгаагаал ерөөсөө ажил хийгээ боллоо шүү дээ. Одоо энэ саяны энэ сонгуулиос хойш чи ерөөсөө ажил хийхгүй шүү дээ. Чи бүгд өтгийн сонгуулийн дараа 2 жил гарan болчиход байна шүү дээ. Одоо эн чинь 3 дахь жил рүү орж байна. Чи тэгжтэй засгийн газар солигдов. Хичнээн самдан ширээний хэрүүл хийв. Юу ч хийхгүй ингээл яваад шүү дээ. Боли ажил эхэллээ. Ажилдаа орё. Би одоо ахиж улс төр ярихгүй. Хэрэв та өхөө одоо миний энэ лайвыг миний ярьсан зүйлүүдийг олон түмэнд хүргэе гэж бодож байвал шеэрлээрэй. Шеэрлэхгүй байсан ч яг яа шиг. Би одоо ахиж улс төр ярихгүй. Одоо энэ ястаа тэнэг мулгуу хүмүүсийн дунд тэнэг болоод явжлээ. Тэнэг улсуудын дунд тэнэгээрээ сохрын газар сохор, тоглоомын газар тоглоом гэж ингээл явъя. Ямар ч нэмэр байхгүй. Юу ч яриад хэрэггүй. Энэ удгаачуудын нүдэнд арх тавьчвал харин гид нүдэн сэргэн. Тэрнээс ямар ч ойлгомжтой ухаалаг хэрсүү юм юу ч чигэнд нь хүлээж авах тарих байхгүй. Тархин дотор ялзарцсан. Эдвэсийн тарих бол архинд авилгалд ажиллана. Арх авилгал завхаарл энэ шунал дээр л ажиллана. Тэрнээс өөр юмд хүний амьдралын энэ богд
бодит игэл үнэн ийм зүйл дээр бол монголчуудын тарих хязгаарч ажиллахгүй.